10 сарын 22-ны ер нь ямар өдөр гэдгийг мэдэх үү? Юу лээ? Мэдгүй. Та өдөрт хэдэн литр ус уудаг вэ? 2. Өдөрт 2 литр усны хануусыг хангалттай авч чаддаг. 1 литр хүрэхгүй юу? Би их ус уудаг шүү дээ. Бараг 5-6 литр баг. Ер нь бол нөгөө Улаанбаатар хотын төвөн шугамч айгүй олон жил болцоо удцсан тий. Зэврэлт ихтэй учраас ерөнхийдөө цэвэршүүлсэн ус хэрэглэж шаардлагатай болж байна. Айгүй муу шүү дээ. Манай Монголын ус бол маш муу. Нөгөө турбан дандаа нөгөө зэсээр хийх ёстой байдал тий. Зориултын зэсээр хийх тийм турба байх ёстой байдал. Манайх чинь дандаа нөгөө 2 дахь түүхий дээр тий дахин хэрэгэлсэн тийм гоочин турбагаар хийх юм л шүү дээ. Тэгэхээр бол маш муу ус уудаг манайх тий. Тэгээд би бол гэртээ буюу ажил дээр дандаа ус шүүгч хаална. Манай гэрийн ус үртэл одоо зэвтэй гардаг ахгүй юу? Тэгээд цэвэршүүлэгч авч хэрэгэлдэг. Тэгжээж яг өөрийнхөө цэвэр усны хэрэгцээг хангаж чадахгүй бол яг Улаанбаатарын усны хоолой бол яг цэвэр усны хэрэгцээг хангаж чаддаггүй. Ерөнхийдөө цэвэршүүлж явах гол бид нэр дотор бас хотод гисэн доош байгаа учраас бас эрүүл байх хэрэгтэй гэж бодсон. Усаа сайн цэвэршүүлж яваарэ. Тэгээ түүхээ бас битээ угаарай. Давхар нөгөө нэг бас одоо бага насны хүүхдүүд ч юм уу те хотод гидэнд нь орж байгаа цагаан орхоо ихээр үүснэ. Юм бактериагүй ихтэй байгаа. Тэгээ гэртээ ч гэсэн ус цэвэршүүлэгч авч ирүүлж байгаарай. Яг дэлхийн нийтээрээ цэвэр усны нөөц маш бага байдаг. Тэгээд одоо хэдүүлээ дараагийн одоо болох жилд хойч үед ямар хэмжээний ус үлдэхийг бид нар мэдэхгүй учраас усаа хайрлаж гамнах нь маш хэрэгтэй. Одоо 2 литр ус өдөрт авах хэмжээтэй байхад бүр бага болчих юм бол бид нар мэдээж насалж гисэн багасна. Тийм болохоор усаа хайрлаж гамнаарэ. Усаа цэвэршүүлж ууж байгаарай гэж хэлье. Тий. Усаа гамнаарай. Усаа хэмнэлттэй зарцуулаарай гэж хэлье. 3 дугаар сарын 22-нд дэлхийн нийтээрээ усны өдөр болгон зарласан байдаг. Энэ өдөр бид бүхэн ер нь бол цэвэр усныхаа нөөцнөөс гадна ууж хэрглэж буй усаа хайртай, гамтай байх гэдэг маш том мессежээр бол явдаг. Тэгээ энэ жилийн үед бол Global Electronics компани зүгээс ус хэргэлдэг хүн болгонд ер нь эрүүл цэвэр усыг хэрэглээсээ бидний өдөр тутамдаа хэрглэж байгаа усны ундны ус бол чанар стандарт маш сул байдаг учраас өдөр тутамдаа ууж байгаа усыг зайлшгүй цэвэршүүлэн угаасаа гэдэг мессежийг хүргэхийг зорилоо. Эрүүл амьдралыг эрдэс туснаас.